За сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. За ингээд 70 цадгал сумын 4-р сургуулийн байгууллага сэхлийн талаар товч мэдээллийг та бүхэндээ хүргэе. Тус сургууль нь 1-5 дугаар ангид 16 бүлэгтэй 16 багштай 490 гаруй сурагч суралцж байна. За сургуульд хийсэн сүүлийн үеийн хөрөнгө оруулалтаас танилцуулбал сурагчдын санал ширээний нийт нь 90%-ийг сольж шинжилсэн. Шинээр сурагчдын цайны газрын барилга, дотор урилгын барилгыг барьж ашиглалтанд оруулан үйл ажиллагааг эхлээд байна. За хичээлийн Б байрандаа болон дотор байрандаа засвар үйлчилгээ хийж сурагчдын аялалтай нөхцөл байдлыг бүрэн хангалаа. Хичээлийн байрны коридорыг сурагчдад аялалтай цэвэр орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор эко хавтангаар доторлсон байна. За мөн шүд угаах, гар угаах буланг бий болгож сурагчид маань өдий хоолны өмнө гараа угаадаг, өдий хоолныхаа дараа шүдээ угаах үйл ажиллагаа маань хэвшлээ. За мөн сургуулийн үүдний зайд талбайг томсож гадна талдаа шилэн гон ходоо барьж шилэн хаалгуудыг шинээр нэмсэн байна. За мөн багангийн сурагчдад зориулсан цахим кабинетыг байгуулж эдүүтэн персэн хичээлүүдийг цахим кабинетээр орсноор сурагчдын компьютер дээр ажиллах чадвар нэмэгдэж сурагчид заавал өөрсдийн дата гар утсыг ашиглах шаардлагагүй боллоо. Энэ онд сургуулийн урд гадна зогсоолыг шинээр барихаар зураг төсвийн ажлууд нь хийгдэж тендер зарлагдаад бэлтгэл ажлаа хангаж байна. Цаашид сургуулийнхаа гадна төвчлөлтийг сайжруулах шинээр спорт зал барихаар зураг төсвүүдийг нь бэлтгэж эх оны аймаг сум орон нутгийн төсөвд оруулахаар шийдвэрлээд байна. Ингээд нийт хамтран ажилладаг байгууллага эцэг их та бүхэндээ баярлалаа илэрхийлье. Нийт хүүхэд багцууд сурагчдаа удахгүй болох анги дэвших, сургууль төгсөх, гүйцэтгэлийн үнэлгээний шалгалт нь өндрөөс өндөр амжилтыг хүсье өрөөё.